Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 5 сарын эхрийн ордны астрологийн зурхайг нар сар мандалд ордоороо сонсоорой. За ингээд 5 сарын 1-ээс энэ сарыг дуустал сугар гариг маань 11-р гэр дээр таны найз нөхөд, хүрээлэн, орчин хүмүүс, таны ажлын хамтрагч, хамт олон гэх зэрэг харилцаа холбооны гэр дээр гарч байна. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр нэлээдгүй нөлөөлөл үзүүлэхээр харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд магадгүй урам найр, баярт мөчөд эсвэл найз нөхдийн төрсөн өдөр үдшилэг эсвэл сайхан арга хэмжээнд урагдаж магадгүй байна. 5 сарын 4-өөс дэлхийн ван гариг маань буцах хөдөлгөөнд байгаа учраас зарим нэгнийх нь хувьд зарим нэг өөрчлөлтүүд гарч ирж магадгүй байна. За зарим нэгний хувьд магадгүй эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх, эсвэл өөр оронд өөр газар эмнэлэгт хэвтэх, үйлчлүүлэх. За магадгүй зарим нэгнийх нь хувьд боловсрал, мэдлэг оюунда өөрчлөлт хийх, сурч байгаа чиглэлээ өөрчлөх. За зарим нэгнийх нь хувьд чухал бичиг баримтаа дахин нэгтлэх, боловсруулах. За зарим нэгнийх нь хувьд магадгүй шин зөвлөгч, дасгалжуулагч, шин багштай болох. За өөр нэгнийх нь хувьд магадгүй муу дадал зуршлаас салах гэх зэрэг зүйлсүүдэд нөлөөлөл үзүүлэх болно. За тэгэхээр 5 сарын 10-наас буд гариг өхрийн ордод шилжиж байгаа. За энэ үеэр эхрийн ордныхны хувьд хин нэгэнтэй харилцах, магадгүй хин нэгэнтэй санал нийлэхгүй байх. За магадгүй хин нэг нь нууц хүнтэй уулзах, учрах. За магадгүй зарим нэг нь утсаар эсвэл интернетээр, имэйлээр харилцаа холбоо бусадтай тогтоох, бичиг баримт хөөцөлдөх, хайх, эрэлхийлэх. За өнгөрсөн бичиг баримтыг олох шаардлагатай болох. За зарим нэгнийх нь хувьд өнгөрсөн үеийн найз нөхөд, үерхэл гинт гарч ирэх, холбогдох. За зарим нэгнийх нь хувьд магадгүй өнгөрсөн ямар нэгэн хар бараанд дурсамжаас салах, цэвэрлэгээ хийгдэх үе бас байхаар харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд магадгүй аршаа сувлэлт, амрах. За зарим нэгнийх нь хувьд эрүүл зөв хооллолтын дэглэм сахих, эрүүл мэндэд нэлээдгүй анхаарахаар харагдаж байна. За 5 сарын 12-нд бүтэн сар хилэнцгийн ордонд гарч байгаа. За бүтэн сарны нөлөөлөл 5 сарын 9-өөс 15-ны хооронд эхрийн ордныхны 6 дугаар гэр дээр гарч байна. За эрүүл мэнд, ажил, төрөл, ямар нэгэн зүйлийг танд өөрчлөх хэрэгтэйг ойлгуулах, эмчид хандах, шинжилгээ өгөх, эрүүл мэндэд анхаарал тавих, эсвэл өөрийн тэжээвэр амьтдаа анхаарал тавих, халамжлах ч гэдэг юм уу. Цаашлаад 5 сарын 21-ээс нар эхрийн ордод гарч байгаа. За энэ нь эхрийн ордныхонд илүү их энерги, эрч хүч нэмэгдэхээр харагдаж байна. 5 сарын 26-нд санчир гариг эхрийн ордныхны 11 дугаар гэр дээр цаашлаад энэ гэр дээр 3 жил үргэлжлэх болно. За энэ үед юу дээр маш илүү их нөлөөлөл үзүүлэх вэ гэхээр таны ажлын үр дүн, ирээдүйн төлөвлөгөө, одоо байгаа орчин нөхцөл, одоогийн байгаа энэ орчин магадгүй танд таалагдхаа болох, эндээс явхаар шийдэх. За энэ нь зөвхөн 5 сарын 26-нд үйлчлэх биш, 5 сарын 26-наас цаашид 3 жилийн хугацаанд эдгээр зүйлсүүд дээр нөлөөлөл, санчир гаригийн нөлөөллөөр магадгүй энэ зүйлсүүд дээр өөрчлөлт гарч магадгүй харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд насан туршийн сайхан нөхөрлөлөө олох. За зарим нэгнийх нь хувьд шин хүүхэд төрүүлэх, зарим нэгнийх нь хувьд шин хайр дурлалтайгаа уулзах гэсэн эдгээр зүйлсүүд дээр дараагийн 3 жил хүртэл
нөлөөлөхөөр харагдаж байна. Өөрчлөлт гарахаар харагдаж байна. За 5 сарын 27-ноос шинэ сар гарч байгаа. За энэ нь Эхрийн ордны 1-р гэр дээр. За шинэ сар маань Эхрийн ордныхонд шинэ дүр төрх, шинэ гадна үзэмж, хэв маяг, шинэ харилцаа холбоо, шинэ танил, магадгүй зарим нэгнийхэн хувьд шинээр нэрээ өөрчлөх, стил имижээ өөрчлөх, за эсвэл өөртөө шинэ нэр өгөх, за магадгүй зарим нэгнийхэн хувьд урд нь бодож байгаагүй маш том шинэ бодол санаа, шинэ санаа гинт төрөх. За зарим нэгнийхэн хувьд шинэ сайхан төлөвлөгөө боловсруулах зэрэг дээр илүү их хүчтэй мэдрэгдэхээр харагдаж байна. За ерөнхийдөө 5 сарын 27-ноос Буд гараг Эхрийн ордныхны 1-р гэр дээр гарч байгаа нь эрүүл мэнд, ажил төрөл, за магадгүй таны одоогийн өнөөдрийн хүртэл баримталж ирсэн баримтлах зарчимч гэдэг юм уу, эсвэл аливаа асуудлыг шийдвэрлэх ч гэдэг юм уу. За зарим нэгэн хувьд магадгүй гэр орондоо эсвэл орчин тойрондоо засвар хийх, шинжлэх гэсэн эдгээр зүйлсүүд дээр хөдөлгөөн хийх нөлөөлөл орохоор харагдаж байна. За 5 сарын эхний 3-7 хоногтоо аливаа асуудалд маш нухацтай, сайн тунгааж зөв хариулт олохыг хичээгээрэй. За 5 сарын 21-ээс хойшоо за бусадтай харилцаан дээр анхаарах хэрэгтэй. Мөн цаашдын төлөвлөгөөгөө дахин нэг хараарай гэж зөвлөмөр байна. За өргөжлүүлээд Таро мэргээ хийцгээе. Таро мэргээ нарны ордоороо сонсоорой. За Chariot гарч ирсэн байна. Ace of Pentacles, Queen of Swords гарч ирсэн байна. Эдгээр картуудыг хамтдаа аваад үзвэл шинэ ажил, за сайхан ажлын хамтралын гэрээ, эсвэл ямар нэгэн шинэ санхүү мөнгөтэй холбоотой шинэ боломж нэгтгэр харагдаж байна. За магадгүй зарим нэг талаараа жижиг сажиг саад байж магадгүй. Гэхдээ та өөрөө маш шийдэмгий зоригтой байхаар харагдаж байна. За мөн аливаа шийдвэр гаргахдаа Queen of Swords бол маш сайн бодож тунгааж шийдвэр гаргахыг зөвлөдөг. Хайр дурлалын хувьд Judgment гарч ирсэн байна. За энэ нь өнгөрснийг уучлах, за одоо байгаа нөхцөл байдлыг ойлгож ухаарах, за мөн дээд гарч ирсэн байна. Тэгэхээр өнгөрсөн хүнд хэцүү зүйлийн төгсгөл, аливаа шинэ сайхан зүйлийн эхлэлийг илэрхийлдэг. Мөн Seven of Swords гарч ирсэн байна. За энэ нь нууцтай холбоотой, магадгүй таны нууц, эсвэл таны хамтрагчийн нууц, таны сонирхож байсан тэр хүний нууцыг та санаандгүй байдлаар мэдэх магадлалтай. За мөн Hierophant гарч ирсэн байна. Hierophant бол ямар нэгэн уламжлалт, арга барил, итгэл үнэмшил, temperance, тэнцвэрт байдал зэргийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ бүгдийг хамтдаа аваад үзэх юм бол хэрвээ ямар нэгэн өнгөрсөнд хүнд хэцүү зүйл тохиолдсон, эсвэл хоёр биенээ ойлгохгүй байсан ч юм уу, хайр дурлалын харилцаан дээр нэг л болж өгөхгүй байсан бол одоо энэ өнгөрсөн хэцүү зүйл энд дуусч шинэ дараагийн шат руу таны хосын харилцаа дараагийн шатанд шилжгээр харагдаж байна. За нөгөө талаасаа Judgment бол хоёр биенийгээ уучлах, өнгөрснийг мартах, ирээдүгээ харах, за мөн аливаа зүйлийн тэнцвэрийг хадгалах, зөвхөн та өөрийн талаас бодоод өөрийн хайртай хүнийг бас гомдоох үе тийм ээ. Эсвэл зөвхөн өөрөө маш их хайрыг өгөөд байдаг. Гэтэл нөгөө талаас хайр мэдрэхгүй байх ч юм уу. Ингэвэл аливаа зүйл зөвхөн өөрөө маш их сэтгэл хүнд өгчгөөрөө эргээгээд тэр их сэтгэлийг авах гээд маш том хүлээлт үүсгэж байдаг. Тийм учраас аливаа зүйлийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Хайр дурлал, гэр бүл харилцаан дээр. За тэгэхээр Hierophant бол мөн та харилцаагаа сэргээх, за бусдаас зөвлөгөө авах, за өөрөө мэдлэг мэдээлэлээ сайжруулах, хосын харилцааг хэрхэн сайжруулах талаар бас
сэтгэл зүйн болон бие махбодын бясалгал хийх, оюун бодлоо тайвшруулах, сэтгэл санаа тайвшруулах гэх мэтчлэн өөртөө мөн тайвшрах амьсгалын бясалгал эсвэл оюун ухааны тайвширлыг олох бясалгал гэх мэтчлэн өөртөө сайн сайхан зүйлийг манифест хийх, өөртөө зөвхөн өөрийнхөө төлөө сайхан цаг гаргаад өөртөө бодож тунгаах эсвэл альва зүйлийг уучлаж өнгөрснийг өршөөж явуулах, ирээдүгөө харах гэх мэтчлэн өөртөө цаг гаргаарай гэж зөвлөмөр байна. Ингэснээр хосуудын маань харилцаа дараагийн шатандаа ахиж шинээр бүх зүйл сайхан болох боломж дүүрэн байна. Тэгэхээр Seven of Swords гарч ирсэн байгаа. За магадгүй энэ нь юуг илэрхийлж байна гэхээр зарим нэг хосуудын маань хувьд өнгөрсөнд бага зэргийн бие биендээ итгэл алдарсан зүйл байсан болов. За магадгүй зарим нэгнийх нь хувьд үнэхээр нууц харилцаа байсан. Түүнийг магадгүй та санаанд болж мэдсэн ч юм уу. Хэрвээ үнэхээр ийм зүйл тохиолдсон бол Death card юуг илэрхийлж байна вэ гэхээр одоо энэ зүйлийн төгсгөл ирж байна гэдгийг илэрхийлж байгаа учраас хэрвээ танд үнэхээр онцгүй зүйл тохиолдсон байвал энэ зүйлийг одоо дуусгаад шинэ сайхан харилцааны, шинэ сайхан эрүүл амьдралын төлөө энэ зүйл одоо энэ дуусах нэ. За таны эрүүл мэндийн хувьд Queen of Swords, мөн Temperance картуудыг аваад үзэхээр эрүүл мэндийн хувьд оюун болон сэтгэл зүйн бага зэргийн ачаалал авсан байж магадгүй харагдаж байна. Тэгэхээр танд юу гэж зөвлөмөр байна вэ гэхээр хит их бодлоос оюун бодлоо чөлөөлөх, мөн маш сайн унтаж амрах, зөв зохистой хооллох, за тэгээд амралт ачааллыг тэнцвэржүүлэх, мөн сэтгэлийн амар амгаланг илүү эрэлхийлж, за тэгээд стресс ядаргаагаа ямар нэгэн зөв зохистой зүйлээр тайлж сурах. За тэгээд Death card маань нөгөө талаас амьдралд өнгөрсөнд ямар нэгэн хуучин муу зуршил байсан, амьдралын хуучин өдийг хүртэл ямар нэг таны амьдарч байсан хэв маяг танд таалагдахгүй байх ч байт юм уу. Энэ бүх зүйлийг шинжлэх цаг нь болжээ гэснийг бас илэрхийлж байгаа. За Temperance бол ерөнхийдөө амьдрал болон гэр бүлийн амьдрал, хосын харилцаа, хайр дурлал, үргэлж нөхөрлөл, за хувь хүний өөрийнх нь эрүүл мэндийн хувьд ч гэсэн эрүүл мэндийн тэнцвэрт байдал, дотоод сэтгэлийн болон гадаад бие махбодын тэнцвэрт байдлыг маш сайн эрхэмлэж өөрийгөө бодох цаг болжээ гэдгийг илэрхийлж байна. За тэгэхээр 5 сард эхрийн ордныхны маань хувьд ажил карьерийн хувьд шинэ эхлэл, шинэ боломж гарч ирэхээр харагдаж байгаа. За үүнд та зоригтой шийдэмгий алхам хийгээрэй. За хайр дурлалын хувьд сэргэлт, тэнцвэрт байдал, за зарим нэгнийх нь хувьд шинэ харилцаа, зарим нэгнийх нь хувьд одоогийн байгаа харилцаан дээр шинэ шат, шинэ харилцаа үүсгэр харагдаж байна. За эрүүл мэндийн хувьд сэтгэл зүйн эрүүл мэндэд илүү анхаараарай гэж зөвлөмөр байна. За өөрийн дотоод оюун бодол, сэтгэл зүй, бие махбод, за уур уцаар гэх зэрэг бүх сэтгэл зүйтэй холбоотой зүйлүүд дээр тэнцвэрт байдлыг хадгалж өөртөө бясалгал хийх, өөрийнхөө эрүүл мэндэд өөртөө хэрхэн нөлөөлж болох байдлаар эрүүл мэндэд анхаараарай гэж зөвлөмөр байна. За тэгээд миний хийсэн Таро мэрэг мөн астрологийн зурхаа хоёрыг ерөнхийд нь 5 сард эхрийн ордныхонд болж тохиолдож болох мөн од гаргсын нөлөөллөөр аль зүйл дээр илүү их нөлөөлөх зэрэг ярьлаа. За тэгээд таалагдсан бол эрхийн хуруунд дараарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.